За сайн байцгаана уу. За өглөөнөөс хойш одоо жагслаа. Нилээ хөвтөн байна. Ясл хоолоо өвдөөдтэй. За миний хувьд бол Монгол улсынхаа төлөө болон хойч үеийнхаа төлөө энэ хүүхдийн төлөө би жагсаж байгаа. Мөн залуу үеийн төлөөлөө жагсаж байгаа ийм хүн байна. За миний хувьд бол эдийн засгийн буюу нөгөө нэг одоо улсын хэмжээ бүсээ чангалал гэдэг те. Яг бодит байдал залуучууд нь Монгол улсын голч цалин сая 100 мянга байгаа. Залуучууд нь бүсээ чангалал сая 100 мянган цалинтай талах унаа хоол ондныхаа мөнгийг чүү байтаа бий болгоод яваад байдаг те. Яг бодит байдал усан тэгвэл бүсэж чангаж чадчих байгаа мó гэдэг маш том асуултын тэмдэг тавигдаад байгаа байхгүй. Тэгээ яагаад ингэж асуултын тэмдэг тавигдаж байгаа юм бэ гэвэл жил болгон Монгол улс юу төсвийн алдагдлаа нэмдэг. Төсвийн алдагдал нэмэгдэнэ гэдэг нь эцсийн дүндээ юу болт юм бэ гэвэл нэгт 70 эдийн засаг бий болж их хэмжээний мөнгөнд тэмдэгт одоо эдийн засгаас гадна одоо бий болох энэ үйл явцад төсвийн алдагдал бий болдог. Төсвийн алдагдлыг санхүүжүүлэхийн тулд гадаадаас одоо зээл авах эсвэл дотооддоо бонд осгох гэдэг ийм асуудал байдаг. Гэтэл Монгол улсын хэмжээ дотооддоо бонд осгочингууд нөгөө нэг хадгаламжинд мөнгө өгдөг хүмүүс нь бонд авчихгууд юу болж байгаа юм бэ гэвэл нөгөө бизнесийнхний үнэтэй зээл авдаг те. Тэнгүүтээ дам нөлөөндөө юу хийгээд байгаа юм бэ гэвэл бизнесийнхнийг шахаад байна. Тэгээд Монгол улсад яг хийж бүтээж байгаа юм байгаа юу гэвэл маш том бас л асуултын тэмдэг тавигдчихэв те. Тэгээд залуу үеийн төлөөлөлд би бол яг өглөөнөөс хойш жагсаж байгаа нийт IFTB компаниг үүсгэн байгуулсан CEO гэдээ явдаг. Нийт 8 хүнийг цалинжуулаад нэг цаг суугаа сая 500 мянган цалин аваад явдаг ийм хүн байхгүй юу. Гэтэл яагаад тэнд би дулаахан офстоо суугаа сая 500 мянган цалин аваад суух хэрэгтэй юмд яагаад энд өглөөнөөс хойш энэ хүүхдтэй те ингэж жагсаж байгаа юм бэ гэвэл энэ хүүхдийн хойч үеийн төлөө те энэ хүүхэд яг ийм новшийн нийгэмд нэг би үлдээхийг хүсэхгүй байгаа байхгүй. Тэгээд яг энэ цаг үед бол одоо л дуу хоолойгоо нэгтгээд одоо л энэ залуучуудтайгаа жагсаад одоо л энэ зүйлийг тий зөв системийг нь бий болохгүй бол ингэж яваадах юм бол Монгол улс бүтэхгүй нэ. Тий. Тэгээд ийм үднэс бол жагсаад явж байна да.